Эрхэмсэг эзэн хаан минь тэд яармайх зарлагыг худаг торсноороо үнэхээр ёрын муу үйл хийж байна. Тэр хүн тэндээ өлсөж өхөн шүү дээ. Энэ хотод одоо идэх хоол байхгүй болжээ гэхэд эзэн хаан өөрөө Этиоп үндэстэн Эвид-Мелехэд тушаал өгч эндээс чи 30 хүн авч яваад яармайх зарлагыг өгөхөөс өмнө бушуухан гаргаж авцгаа гэв. Яармайх 38:8-10. Эвид-Мелех нь яармайхыг аврахын тулд өөрийн амь насаа эрсдэлд оруулсан баатарлаг нэгэн аюул занал хийсэн үед мөнхийн эзний хүнийг өмгөөлөн хамгаалсан тэр хүний тэрээр хүндлэн өргөмжилдөг. Эвид-Мелех нь эр зоригтой байж яармайхын амь насыг аварчээ. Мөнхийн эзэнтэй ярьцгаая. Мөнхийн эзэн минь шудраг үннийг хамгаалж, шудраг ёсны төлөө зогсоход бидэндээ эр зориг өгөөч. Иесусийн нэрээр гуйж байна. Амен.